Хамгийн сайн түш. Миний багын явдал. Миний баг нас аймгийн төвөөс алсхан гахай дахианы аж ахуйн дуун шуугаар дунд өнгөрсөн юм. Эмээ минь тэтгүүрт гарсан хэдий ч гараа хөмхөж сууж чаддгүй хөлгөөнтэй буурай байлаа. Цөөн тооны хідэн сайхан үхэр маллна. Тиймээс цайны сүгээр тасрахгүй. Өвөл хүйдэнд манайха 5 толгой нүүрс түлдэг байлаа. Гэвч тэрхүү хатуу хар нүүрсний цаана нунтаг нүүрс хэсэгхэн үлддэг байв. Босод хүмүүсийн хувьд бол энэ ч хэрэггүй дээ гэд орхих тэрхүү нунтаг нүүрсийг эмээ маань өөрийнхөө чадлаар баг-багаар тэргэн дээр ачиж зөөсөөр хідэн үхрийнхээ хорооны ойролцоо аваачна. Тэнд л эмээгийн маань шид үйлдвэрлэл эхэлдэг байлаа да. Зуны нартай өдрүүдэд би эмээгийнхээ тэр ажилд туслах хамгийн дуртай. Үхрийн баасыг аглуу байвал усаар баг зэрэг шингэлээд нөгөө нунтаг нүүрстэйгээ холно. Гэхдээ өөр зүйл жишээ нь модны үртэс гэх мэт зүйл холдог байсан бахаа. Нарийн жор орцыг нь би сайн мэдгүй юм. Тэгээд л дөрвөлжин хивэнд хивэлж нарны элчин дэгнүүлээд өрөндөө. Хацсныхан дараа хурааж байхдаа харахад нунтаг нүүрсний жижиг ширхгүүд нарны гэрэлд хар сувчиг гялтганан харагдах нь миний хүүхэд насны нүдээр тун сонирхон харагддаг байлаа. Нэгэн өдөр би мундаг туслагч баатар болохоор шийдэв. Зуурмаг хийдэг өнөөх хаашаа метр гарантай төмөр саванд нунтаг нүүрс хийхээр хичээлээ. Эмээ маань цаанаас "Хүү миний хүү наадах чинь хүнд штэ, чамд хүндтэн таллаад хийгээрээ" гэж сануулсан ч би өөрийгөө том босонд тооцсон бүгдийг нь нэг дор хийхээр зүтгв. Гэвч хэтэрхий хүндэдсэн нүүрсэндээ дийлдэн тэр чихтэй зуурмны сав руугаа пал хийгээд унаад өгөх нь тэр. Ам, хамар, хувц, сунар тэр чихтэй хар зурмаг нүүрсний нунтаг болж заваарлаа. Эзэн хүн яана гэдэг билээ дээ. Унаж өвдсөндөө биш хэтэрхий өөртөө ирдэж нүүрс өргөн даахгүй айдсандоо уушгийнхаа чадлаар уйлж гарлаа. Эмээ маань сандарч хийж байсан ажлаа шууд орхин гүйж ирээд миний нүрийг хальтхан арчаад гэрлөөгөө тэрвэрч гүйсэн юм. Тэгээд усанд орууллаа. Түүнээс хойш би зуурмны ажилд хизээч гар хүрээгүй. Шаал дургу хурчгсэн юм. Харин хатсан түлжийг нь эмээтэйгээ хамт цуглуулж өгөх ажилд бол тусалнаа. Тэрхүү өрөөдөө байгаа түлшнүүд яг л бичээн зэрэгцүүлээ тавьсан юм шиг харагддаг байж илээ. Одоо бодоход тэрхүү бичээн эмээгийн маань ууггүй хөдөлмөр, хэмнэлттэй ухаан бас миний хүүхэд насны хамгийн дод хар гялтганам дурсамж болж үлджээ.